Univision үйлчилгээний хэрэглэгчид баримтын түүхээ IPTV-гээс харах боломжтой боллоо. Одоо хэрэглэгч та бүхэнд хэрхэн баримтын түүхээ IPTV-гээс харах зааврыг танилцуулъя. Хэрв та Android төхөөрөмжтэй бол IPTV-гийнхан ап дотор байрлах баримт ап дээр дарна. Баримтын түүхээ харахын тулд шинээр нууц үг авах шаардлагатай бөгөөд ногоон товчийг дарж авна. Таны админ дугаарт 4 оронтой нууц үг илгээгдэнэ. Энэхүү кодоо дараа нэвтрэхдээ дахин ашиглах боломжтой. Хэрв нууц үгээ мартсан бол дахин ногоон товч дарж авна. Та энэхүү нууц үгээ бусдад задруулахгүй байхыг анхаарна уу? Задруулснаас үүсэх аливаа асуудлыг Univision компани хариуцахгүй. Кодоор нэвтрэн орсны дараа таны сүүлийн 1 жилийн баримтын түүх харагдана. Баримтын QR код болон сулааны дугаар харах бол OK дарж харна. Хэрв та Zixel төхөөрөмжтэй бол IPTV-гийнхан төлбөрийн мэдээлэл хэсэг рүү нэвтрэнэ. Удирдлагынхаа шар төвчийг дарж баримтын түүх хэсэгт шилжинэ. Баримтын түүхээ харахын тулд шинээр нууц үг авах шаардлагатай бөгөөд ногоон товчийг дарж авна. Таны админ дугаарт 4 оронтой нууц үг илгээгдэнэ. Энэхүү кодоо дараа нэвтрэхдээ дахин ашиглах боломжтой. Хэрв нууц үгээ мартсан бол дахин ногоон товч дарж авна. Та энэхүү нууц үгээ бусдад задруулахгүй байхыг анхаарна уу? Задруулснаас үүсэх аливаа асуудлыг Univision компани хариуцахгүй. Кодоор нэвтрэн орсны дараа таны сүүлийн 1 жилийн баримтын түүх харагдана. Баримтын QR код болон сулааны дугаар харах бол OK дарж харна. Танд амжилт хүсье. Univision